Дэлхийн түүхтэй холбоотой сонирхолтой подкаст оруулъя. Бичлэг эхлэхийн өмнө сануулхад сууг бичлэгүүд маань таалагдсан бол лайк, саб дарахаа бити мартаарай. За ингээд бичлэг эхэллээ. 2023 оны 9 сарын 22-нд Оростой байлдаж буй Украины удирдагч Зеленский Канада улсад айлчилж буй тохиолдуулан Канадын ерөнхий сайд Жастин Трюдо дэлхийн 2 дугаар дайны үед Оросын эсрэг байлдаж байсан Украины ахмад дайчин Ярослав Хункаг парламентын хуралд өөрийн оролцуулжээ. Хурлын үеэр Канадын парламентын дарга Ротта өнөөдөр энэ уулзалтанд Украин Канадын ахмад дайчин оролцож байна. Тэр бол Украины баатар Канадын баатар хүн юм хэмээн алга ташихад парламентын гишүүд суудлаасан үндийн босод зогсон алга ташижээ. Гэвч уг үйл явдлын дараа Ярослав Хункаг Гитлерийн СС-ийн 14 дугаар Ваффен буюу СС Галициан дивизид дэлсэн албаас нь тодорхой болсон юм. Дайны дараа тэр эхлээд Их Британд, харин дараа нь Канадад ирж амьдарсан байв. Украины баатар гэсэн хүн нь ийхүү нацист байсан нь илрэн хэвлэлээр янз бүрийн мэдээлэл цацагдсантай холбоотойгоор нацист хүнд хүндэтгэл үзүүлж алга ташна гэдэг бол доромжлол гэсэн яриануд гарсны дараа Канадын ерөнхий сайд Трюдо уучлалгүй нь Канадын парламентын дарга албан тушаалаас огцорч байгаагаа мэдгдсэн юм. Канада уг нь дэлхийн 2 дугаар дайны үеэр өчнөн цэрэг илгээн Канад цэргүүд Германы цэргүүдтэй байлдан амиа алдсан байхад ийм явдал болсон мэдээж маш их дулаан тарьсан. Үүнтэй холбоотойгоор Канада зэрэг барууны орнуудад дэлхийн 2 дугаар дайны сүүлээр нацистууд яагаад олноороо ирж суурьшсан бэ гэсэн сэдвүүд хөндөгдөн янз бүрийн таамаг гарч эхэлжээ. Ингээд баримтуудыг мөшгөхөд эхнээсээ янз бүрийн баримтууд гарч ирж байна. Жишээ нь 1947 онд Английн засгийн газар Германы СС-ийн 8600 цэрэг офицерт Англид шилжин суурьших эрх нууцаар олгосон ба энэ хүрээнд Украины СС-ийн 14 дугаар дивизээс л гэхэд олон зуун цэрэг дөрвөгч нэрээр эхлээд Англид дараа нь барууны орнуудад тархан суурьшжээ. СС ихэнх Германы эзэлсэн орнуудын энгийн иргэдийн эсрэг ноцтой гэмтэргүүд үлдэж хядлага хийж байсантай харьцуулбал энэ нь дэндүү өгөөмөр хандсан арга хэмжээ байлаа. Ганц цэргийнхэн байтугай Гитлерийн засаг том албан тушаал хашиж байсан хүмүүс үйлцэн эргийнхээ төлөө хариуцлага хүлээлгүй болцсон тохиолдол маш их байгаа нь илэрсэн юм. Ингээд юу болж өнгөрсөн талаар тодруулсан түүхчдийн зарим альтернатив тайлбаруудыг сөхье. Зарим түүхчид Гитлер дэлхийн 2 дугаар дайны дараа амиа орлоогүй гэсэн тайлбар хэлж байна. Германы Рейхийн удирдагч канцлер Адольф Гитлерийг дэлхийн 2 дугаар дайны сүүлээр буюу тодорхойлбол 1945 оны 4 сарын 30-нд Берлин хот дахь бөмбөгдөлтөөс хорогдох байранда Эва Брауны хамт цяны дуусныхаа дараа өөрийгөө будаа амиа орлсон хэмээн түүхчид бичдэг юм. Гэвч энэ тайлбарт олон цорхой байгааг түүхчдийн тэндээс чанган гаргаж ирдэг болжээ. 2009 онд Америкийн Коннектикутын их сургуулийн хэсэг судлаач Москвагийн улсын архивд хадгалагдж байсан Гитлерийн гих гавлдаа буудуулсан толгой ясны илтгэрхийд ДНК-гийн шинжилгээ хийж үзээд энэ яс эрэгтэй хүний биш харин 40 нас хүрээгүй эмэгтэй хүний яс байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн нь нэг хэсэг түүхч судлаачдыг шуугуулсан юм. Хэрвээ энэ дүгнэлт үнэн зөв бол Гитлер нас барсны баталгаа хэмээн түүхчид 60 жилийн турш итгэж байсан баримт хуурамч болж таарах юм. Тэгж байтал 2022 онд судлаачид Аргентины далайн эргээс холгүйхан газраас Германы нацист армийн шумбагч онгоц олсон юм. Үүнийг зориудын жигүүлж нуусан юм шиг байлаа. Үүнийг илүү сайн дэлгэрүүлж судлах зөвшөөрөл судлаач төсгөд Аргентины засгийн газар татгалзсан байна. Үүнээс гадна Гитлер нас барсны дараа хүртэл Америкийн холбооны мөрдөх төвчөөнхөн Гитлер гэрэн сурвалжилж хайх нууц ажиллагаа зохион байгуулж байсан баримт илэрчээ. Эрен сурвалжлах ажиллагаа бүтэн 32 жил үргэлжлүүлсэн байв. Яагаад холбооны мөрдөх төвчөө бункерт амиа орлсон хүний араас 20-30 жил мөшгдөг билээ? Тэгтэл дан ганц Америк шуудч Гитлерийг амьд үлдсэн гэж бодоогүй бөгөөд Сталин ч бас Гитлер өгсөн гэдэгт итгэдэггүй байсан бөгөөд Аргентин руу зогцсон гэж боддог байв. Яагаад гэвэл энэ талаар ит тод зарлаагүй юм бол гэвэл янз бүрийн шалтгаан байсан бололтой. Юун түрүүн дэлхийд даяар асар их хүл хагцал үүсгэсэн гол буруутан амьд мэнд зүхтаж чаджээ хэмээн зарлах нь гутамшигтай байсан бололтой. Ингээд тэр зүгээр ч нэг зүхтаагүй бүр хүчрхэг талууд түүнийг зориуд хамгаалж аврах ажиллагаа зохион байгуулсан ч гэж магадгүй юм. Нэрээ подкастнда дурдж буй эдгэр баримтыг хаанаас олж үзэж болох вэ? Их сурвалж нь юу вэ гэвэл интернетээс Гитлерийн гавл гэх юм уу, Гитлер Аргентин гэх мэт тайлт хийхэд янз бүрийн баримт гарч ирэх бөгөөд энэ талаар ярьсан хүмүүсийн яриа баримт кинонууд хүртэл гарч ирэх болно. За ингээд цааш нь үргэлжлүүлээ. Түүхчд ярьж буй бас өөр нэг хувилбарыг авч үзье. 1945 оны 4 сар Берлин хот. Гитлер Эва Браун хоёр нас барсан гэгдгээс 2 хоногийн өмнө буюу 4 сарын 28-нд оргох төлөвлөгөөгөө эхлүүлв. Ингээд тэр хоёр Гитлерийн ажлын өрөөнөөс Берлин хотын метротой холбогддог нууц түнэл рүү орсон аж. Тэндээс явуулын нисэх буудалд ирэхэд Юнкерс Ю-52 тээврийн онгоц тэднийг хүлээж байлаа.
Ингээд шөнийн 3 цагт Гитлер Евагийн хамт онгоцон суухад цаг агаар муу байснаас зөвлөлтийн сөнөгч онгоцууд эднийг олж харсангүй. Ийхүү Берлинээс цэвэрхэн ултраад онгоц дайнд эхлээд зогсов. Энд түүнийг зарим шархагдсан герман цэргүүд харсан гэсэн баримт үлдсэн юм. Онгоц дайнд зогсон түвшээ зингэлсийн дараа тэд Испанийн зүг нисв. Энд Германы нацистууд алтаар тооцоохийн Германы өндөр тушаалтнуудыг оргуулах ажиллагаа зохион байгуулан Канари арлууд руу хэдэн сарын турш алсын нислэгүүд үлдэж байсан аж. Дэлхийн 2 дугаар дайны үеэр Испани улс төвийг сахиж байна гэж мэдэгдэж байсан ч үнэн дээр Франкогийн засгийн газар нацистуудад нууцаар тусалж байсан баримт дайны дараа илэрсэн юм. Ийхүү тэд Испанийн Вилло Винтерт газартан германчуудын барьсан цэргийн том цайзад буудлав. Энд тэднийг Германы Даланчон группийн шумбагч онгоцод хүлээгээд байж байлаа. Эдгээр шумбагчууд байлдааны шумбагч биш харин чухал хүмүүсийг нууцаар тэрвэрлэхээр тоноглогдсон байв. Энд Гитлер Ю-518 дугаартай шумбагч онгоцонд суув. Уг шумбагч олон хоног радарт баригдалгүй явж чадхаас гадна түлшээ бүрэн авсан тохиолдолд Атлантын далайг гатлаад буцаж ирэх чадвартай байв. Америкийн тэнгисийн цэргийн бүртгэлээр Ю-518 шумбагч онгоцыг 1945 оны 4 сард Америкийн Картер хэмээх хөлөг сөнөөсөн гэдэгч сөнөөсөн гэх газар уг шумбагчийн сэг огт олдоогүй юм. Тэр үед ч олдоогүй, түүнээс хойш одоо хүртэл олдоогүй байна. Тэгж байтал Аргентины цагдаа нар нэг зүйл илрүүлсэн нь Германы шумбагч онгоц байлаа. Аргентины Никосия хотын цагдаагийн дарга Дон Луис Мариотти хэмээх хүний илтгэлээр бол тэдний цагдаа нар нэгэн герман холбоочин шумбагч онгоцтой радиоор холбоо барьж байгааг илрүүлэн баривчилсан ажээ. Байцаалтын үеэр холбоочин уг шумбагч онгоц эрэхт ойртох аюулгүй газар хаана байгааг авсан гэж мэдүүлэг өгчээ. Маргааш өглөө мэдүүлгийн дагуу цагдаа нар заасан эрэхт очин хайгуул хийгээд машины мөр олон араас нь дагтал зэвсгэлсэн герман цэргүүд тэдний цамд таарлан мөрдлөгтөн саат хийжээ. Ийхүү болсон явдлын талаар Мариотти илтгэл явуултал дарга нар нь харсан зүйлээ март наад баривчилсан хүнээс сулал гэсэн заавар өгсөн байна. Үүнээс хойш ийм явдал болсон болоогүй наад цагдаагийн дарга ч худлаа ярьж байгаа юм гэсэн яриануд олон жил гарчээ. Гэвч 2022 онд Аргентины судлаач Абель Басте дайны дараахан Германы шумбагч онгоцууд Аргентины эрг хаваар явж байсныг тэмдэглэсэн тэмдэглэл Аргентины усан цэргийн албан ёсны бүртгэлээс олсон байна. Тэрхүү бүртгэлд нөгөө хууч ярианд гарсан усан онгоцны байршиг хүртэл тэмдэглэсэн байлаа. Ингээд Басте усан онгоц бүртгэгдсэн газарт очин шумбалт хийж үзтэл гүйлхэн усан зориуд живүүлсэн Германы шумбагч онгоцны үлдэгдэл байж байв. Ингээд энэ тухайн асуудал сөхөгдтөл Аргентины засгийн газар ямар хариу өгсөн гэж наадах чинь шумбагч онгоц бишээ зүгээр л өвөрмөц зүй тогтолцоод далайн шүрэн ад байна гэв. Олсон зүйлийнхээ баримтуудыг Басте бусад улсын судлаачдад үзүүлв. Франц судлаачид тийм ээ наадах чинь нацист Германы шумбагч онгоц мөн байна гэсэн бол Италийн судлаач наадах чинь яг IX-40 загварын шумбагч мөн байна гэв. Гэрчүүд өмнө нь Гитлер тийм загварын шумбагч цуусан гэж хэлж байсан яриануд бас байдаг юм. Гитлерийн оролтыг зохион байгуулсан үнэн нацист намын сайд Гитлерийн дотны зөвлөх Мартин Борман байсан гэдэг. Дайны үед Германы генералууд Оросын дайралтыг зогсоох гэж янз бүрийн төлөвлөгөө зохиож байх үед Борман ялагдвал яах вэ гэсэн төлөвлөгөө зохиож байлаа. Герман дайнд ялагдсан ч Рейх ялагдaltaгүй 9 мэнд үлдэх ёстой гэж тэр үзэж байсан бөгөөд 1944 оны 8 сард бүрэгдийн нислэг хэмээх операц эхлүүлжээ. Энэ операцийн хүрээнд тэр нацист намын гол хүмүүсийг хөрөнгөийнхээ хамт гадаад руу гаргах ажиллагаа эхлүүлв. Энэ хүрээнд 15 улсад 750 компани байгуулсан байна. Швейцарын банкудаар дамжуулан Мадридаас Буэнос Айрес руу мөнгө зурчуулв. Патент техникийн баримт бичгүүдээ гадаадд байгуулсан компаниуд руу шилжүүлв. Урлагийн бүтээлүүдээ ширхгээр нь Испани руу гаргав. Алтаа бонд болон хувиргалаа. Бонд болгосон тул шилжүүлсэн мөнгө авахд ямар ч нэр бичиг баримт шаардлагагүй ба ийм мөнгө хаашаа хэнд очисныг хэн ч мэдэхгүй. Дээр нь эдгээр контрабанда дипломат шуудан ашиглан илгээж байв. Энэ ажиллагаанд Ромын папын Ватиканы банкыг бас ашигласан бөгөөд уг банк хэнд ч тайлан гаргаж өгдөг нь давуу тал байв. Ватикан чадахгүй гэвэл олон улсын дайн мөргөлдөөнд төвийг сахих ёстой улаан загалмайг хүртэл ашиглаж байсан бөгөөд улаан загалмай нацистуудад тусалсан түүхэн баримтууд үлджээ. Ийхүү бүрэгдийн нислэг ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлсний дараа Мартин Борман галт нутаг операц эхлүүлв. Энэ нь очих газраа бэлтгэх ажил байв. Энэ хүрээнд нацистууд Латин Америкийг тэр дундаа Аргентиныг очих газраараа сонгожээ. Аргентин тэдний хувьд хамгийн төгс газар байлаа. Дэлхийн бусад хэсгээс хол хөндийгэн дээр тэртээ-тэргүйнд нэлээд их германчууд амьдардаг байсан юм. Дээр нь Аргентины ерөнхийлөгч Хуан Перон Гитлерийг дэмждэг хүн байв. Тэдний засгийн газар Гитлерийн намынхан зориулсан бүр эртнээс олон мянган хуурамч паспорт гаргасан байсан бөгөөд шөнө дунд янз бүрийн ачаа атсан ачааны машинууд явж өнгөрч бүгд тоохгүй байх үүрэг цагдаагийн газруудаа өгсөн байлаа. Дээр нь нацист намыг дэмжигчдэг орон нутгийн гол албан тушаалуудад томилов. Ингээд Борман стратегийн чухал ач холбогдолтой чухал эдлэнгүүдийг гартаа оруулав. Тэдгээртээ орох нууц түнэл эмнэлэг гэх мэт нууц байгууламжуудч байгуулсан байна.
Энэ үед ямар нэг нууц үйл ажиллагаа явж эхэлснийг Америкийн цэргийн тагнуулын алба мэдэн үшгэж эхэлсэн аж. Ингээд тэд Испаний эргээс хөдөлж буй усан онгоцуудыг хянахын сацуу Швейцарын банкны гүйлгээнүүдийг шалгаж эхлэв. Тэгж байгаа тэд Германы гол эрдэмтэд Европоос алга болсноо Өмнөд Америкт гарч иж буг анзаарв. Гэсэн ч том зургийг нь ойлгосонгүй. Эсвэл ойлгосон саат хийх хүсээгүй бололтой. Бүрдийн нислэг нууц ажиллагаа дан ганц нацист германчуудыг Оросуудаас авран Латин Америкт аваачих ажиллагаа байгаа зогсохгүй. Латин Америкт нацист Германы улсыг нууцаар байгуулах зорилготой байсан бололтой. Тэгж байтал Америкийн тэнгисийн цэргийнхэн Борноос Аргентин руу дамжуулсан нууц мессежийг замаас нь барьж авав. Тэр нь ердөө ачаа ирсэн гэсэн утгатай хитгүүг байлаа. 1945 он гэд Өмнөд Америк баг Герман шиг болсон байлаа. Дайны дараа л ихэд 30,000 гаруй германчууд Латин Америкт ирсэн бөгөөд Аргентины орон нутгийн хил нь баг Герман болон хувирсан юм. Хөдөөний тоснуудын хаяг нь Герман дээр байсан ба хүүхдүүд нацист сурах бичгээс хичээлээ үзэж байв. Дээр нь олон саяын хөрөнгөө Швейцарын банкнаас Латин Америк руу шилжиж байлаа. Испани загварын байшингуудын орон Герман маягийн байшингууд баригдаж эхлэв. Ууланд бас орд харш шиг цайзууд баригдаж эхлэв. Латин Америкт Германы олон ч дайны гэмт хэрэгтээ ирсэн бөгөөд хинээс ч нуугдалгүй ил чөлөөтэй амьдарч байв. 335 Итали хүнийг алсан гэгддэг Эрик Препкент нэг хотын даргаар ажиллаж байлаа. 1994 онд Америкийн ABC News суваг түүнтэй уулзсан ярилцлага авахад тэр "Тимээ би тушаал биелүүлсэн. Гэтэ би хэнийг ч өөрийн гараар алаагүй. Зүгээр аал гэсэн тушаалыг цааш дамжуулсан" гэж ярилцлага өгч байв. Гэсэн ч тэр өөрөө хүмүүс буудсан талаар нь өөр хүмүүс гэрчлэн ярьсан юм. Үүнээс гадна еврей нар буюу жүүдүүдийг устгах ажлыг зохион байгуулж байсан SS өндөр тушаалын офицер Адольф Эхман Аргентинд ойролцоох хотод амьдарч байсныг нь Израилийн тагнуулын алба илрүүлэн 1960 онд баривчилж байв. Харин үхлийн сахиусан тэнгэр очтой Йозеф Менгель ертөөсөө ч баривчлагдаагүй. Тэр ч бас нэг хэсэг Аргентинд амьдарч байсан юм. Түүнчлэн Каталина Гомеро хэмээх Аргентины үйлчлэгч "Миний ажиллаж байсан Германы айлд Гитлер ирж байсан" гэсэн ярилцлага өгч байсан бол бас нэг зочид буудлын эзэн "Манайд Гитлертэй төстэй хүн буусан" хэмээн сүгэлд ярьжээ. Ийхүү Гитлертэй таарсан, түүнийг харсан гэсэн ярианууд Аргентинд нэлээд их байдаг юм. Тэгж байтал 1955 онд байдал биштэв. Аргентины засаг солигдсон Гитлерийг дэмждэг Хуан Перон улсаа орхин цугтав. Үүний хамт Гитлерч улам нуугдах хэрэгтэй болсон бололтой. Тэгсэн ч гэсэн түүнээс хойш хүртэл Гитлертэй төстэй хүнийг харсан гэсэн яриа тасраагүй юм. Гэсэн ч энэ бүхнийг алдарших гэсэн оролдлого худлаа хий дэмий яриа хэмээн эрх баригчд үзэн юу ч хийхгүй байлаа. Тэгж байтал 2017 онд энэ талаарх өөр бас нэг баримт гарч ирсэн юм. 2017 онд Джон Кеннедийн тухай тагнуулын зарим бичиг баримтаа Америкийн улсын архив улсын нууцаас гаргасан юм. Тэгтэл тэр дунд 1955 оны Америкийн тагнуулын төв газрын нэг мемо буюу дотоод харилцааны загтлал болсон юм. 1955 оны уг захианд SS-ийн нэгэн цэрэг Гитлер амьд байгаа. Гэтэ Аргентинаас цугтан Колумб руу гарсан хэмээн мэдүүлэг өгсөн байлаа. Дайн дууснаас хойш 10 жил өнгөрсөн байсан тул Гитлерийг одоо цааш нь мөрдөн мөших хэрэг байна уу хэмээн Латин Америкийн тагнуулын салбарын ажилд дарганараасаа лавлахад дарга нь одоо шаардлагагүй наатахаа орхих гэсэн тушаал түнд өгсөн байв. Тэгж бод 1961 онд Гитлер нас барсан хэмээн өөр зарим судлаач ярьж байна. Эдгээр баримтыг цааш ухвал тун сонирхолтой дүр зураг тодорно. Үнэн дээр Германы нацистуудыг орогнуулж тэднийг аврах ажиллагаа зохион байгуулсан газар нь ганц Аргентин биш, харин Америкийн нэгдсэн улс болж таарах баримтууд улам ихээр гарч ирдэг болжээ. Америкийн хууль зүйн яамны тусгай мөрдлөгийн хорооны мөрдөгчд нацист гэмт хэрэгтнүүдийг мөрддөг байсан бөгөөд тэд 1994 онд нэг нацист Америкийн Бостон хотод камер засварын газар ажиллаж байгааг илрүүлжээ. Ингээд очиж шалгатал тэр нь Александр Слаликис гэдэг хүн байв. Гэвч тэр Америкийн мөрдөгчдөөс бултсан юм байхгүй, харин ч Америкийн тагнуулын албатай хамтран ажиллаад утсан байлаа. 1952 онд Америкийн тагнуулын алба түүнийг туршуулаар элсүүлэн зүүн Герман тагнуул хийлгэж байгаа дараа нь Америкт авчирсан байв. Хэдэн мянган хүн алж устгасан хэмээн Америкийн хууль зүйн яам Лаликаст хэрэгнээ шүүхт өгөх гэтэл тагнуулын төв газар үнийг нь эсэргүүцжээ. Ингээд хууль зүйн яамны мөрдөгчд шалгалтаа цааш үргэлжлүүлтэл үүндээ тагнуулын төв газар нь хэдэн мянган нацистыг инээндээ элсүүлэн аюулгүй байдлыг нь ханган барууны улс орнууд тавьчран байрлуулсан нь илэрчээ. Хүйтэн дайны үе байсан тул Америкийн тагнуулын албаныхан үнийг "Манай дайсны дайсан манай нөхөр, зөвлөлтийг үгүй яддаг хүмүүс бидний найз" хэмээн тайлбарлаж байв. Ийхүү хүйтэн дайны үеэр Америкийн тагнуулын төв газар болон холбооны мөрдөх товчооныхон дэлхийн түүхэнд хамгийн ноцтой гэмт хэрэг үйлдсэн алуурчин ярагчдыг зохион байгуулалттай хамгаалан хууль цаад шүүхээс цухтаалган нууссан байлаа.
Францын партизануудыг тамлан алдаг байсан Лион хотын яаргачин хэмээн алдаршсан Клаус Барби хэмээх нацистыг Францын засгийн газрын гарт орохоос сэргийлэн Америкийн тагнуулын албаныхан Латин Америк руу оруулах ажиллагаа зохион байгуулсан бөгөөд үүнийхээ төлөө сүүлд 1983 онд Францаас албан ёсоор уучлал гуйж байв. Үүнээс гадна Герман эрдэмтдийг баруун руу гаргах зорилготой цаасны хавчаар буюу Пепе Клип хэмээх операцийг Америкийн тагнуулын албаныхан зохион байгуулан Үу олон Герман эрдэмтэд дайны гэмт хэрэгтнүүдийг барууны орнууд руу болон Америкт авчирч байжээ. Тухайлбал Гитлерийн B2 пуужингийн загварыг зохион бүтээн хорих лагерын хоригдлуудаар бүтээлгэн Лондон руу пуужин харуулж байсан Вернер фон Брауныг Америкт авчирн НАСА-г байгуулахад туслуулсан юм. Фон Брауны пуужин дээр ажилласнаас болж 20,000 гаруй хоригдол амиа алдсан гэсэн тооцоо байдаг ч үүнийг Америк эрх баригч тайхарсангүй. Фон Браун Америкт ирж оронд орох нь байтугай Америкийн аримд дараа нь НАСА зүтгэснээс гадна 1975 онд Америкийн шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулсныхаа төлөө үндэсний шинжлэх ухааны медалаар шагнуулж байлаа. Үүнээс гадна нацистуудтай хамтран ажиллаж байсан өөр олон эрдэмтэн судлаачдыг Америк дайны гэмт хэрэгтэн хэмээн нэг гараараа нэрсийг нэрэн сурталчлах чагсаалтанд оруулан ирж хайж байсан хэдий ч нөгөө гараараа тэднийхээ нэр усыг сольж хариуцлагаас мулталж байжээ. Илэрсэн мэдээлэлээр бол Гитлерийн аримд ажиллаж байсан 1600 орчим эрдэмтнийг Америкийн нэгдсэн улсад оргуулан авч ашигласан байна. Гэвч оргуулсан Америкт авчирсан хүмүүсийн тоо дан эрдэмтдээр хязгаарлагдахгүй. Ер нь чад бүхний оргуулж байсан болтой дүр зураг харагддаг. Тухайлбал энэ хүрээнд дайны гэмт хэрэгтэн СС-ийн офицер хорих лагерын харуулгад гэх мэт өөр олон мянган хүмүүс баруун руу гарсан бололтой. Эдэн шинэ бичиг баримтууд нь өмнөх түүх бүртгэлүүдэд устгасан юм. 1988 онд Америкийн Конгресс тагнуулын төв газраас Америкт авчирсан Германы нацистуудын жагсаалтыг гаргаж өгөхийг шаардах тагнуулын төв газар. Харамсалтай нь бид энэ жагсаалтаа устгахчихсан байна. Бид угаасаа хуучин баримтчгүүд ингэж тогтмол устгадаг юм хэмээн тайлбарлаж байсан ч хууль зүйн яамны мөрдөгчд нь шалгаж үзэхэд Конгресс жагсаалт гаргаж өгөхийг шаардсанаас хэдхэн хоногийн дараа тагнуулын төв газар уг жагсаалтанд орж магадгүй байсан хэдэн мянган хүний бүртгэл холбогдох бичиг баримтуудаа устгалд оруулсныг илрүүлжээ. Америкийн нэгдсэн улс нацист Германтай байлдаж байна, тэмцэж байна гэж сурталчилж байсан ч Америкийн тагнуулын төв газрын дарга Ален Даллес Гитлерийн гол албан тушаалтнуудтай цуг сум виски уун ярилцж хэлэлцээр хийж байлаа. Гитлерийг бункерт амиа орлсон гэж түүхчд бичиж байгаа ч түүхийг ялагч нар бичдэг гэх бөгөөд тэд заавалчгүй үннийг бичдэггүй. Тэгээд ч Гитлер өөрийгөө буудаж амиа орлсон гэж гэрчүүд ярьдаг ч тэд Гитлер яг өөрийгөө буутахыг хараагүй бөгөөд зүгээр бункерээс нь буундуу гарахыг сонсно л гэж мэддэгдэг юм. Тухайлбал Гитлерийн нарийн бичих бүсгүй бункерээс нь буундуу гарахыг сонсон гэж мэдүүлсэн болохоос биш яг өөрийгөө буутахыг нь хараагүй гэж мэдүүлжээ. Ийхүү Гитлер яг үхсэн үү? Олдсон цогцсны үлдэгдэл яг түүнийх мөн үү гэдгийг тойрсон маргаан одоо хүртэл үргэлжилж байна. Америкийн цэргүүд Германы бөөнөр хорих лагерыг нээснийхээ дараа тэднийг сулсан гэж ярьдаг боловч бодит байдал дээр эхлээд өөр зүйл болжээ. Хорих лагеруудад олон хоригдол байгааг мэдснийхээ дараа Америкчууд тэднийг шууд суллаагүй. Оронд нь зүгээр л харуулуудыг нь солин хоригдлуудыг харуулж байсан Герман цэргүүдийг бас баривчлан хоригдлуудтай цуг хорьсон ажээ. Тэгээд зогсохгүй хоригдол хянах ажилд СС-ийн зарим офицер маш сайн тохирч байсан тул хорих ангиудыг эзэлснийхээ дараа Америк генерал Паттон СС-ийн офицеруудыг хорих газрын удирдлагаар томилж байв. Үнэн дээр Паттон жүүдүүдийг хүндлэхээс илүү нацист германчуудыг илүү хүндэлж байсан аж. Энэ талаар гэвч түүхийн ном зохиол кинонуудад өгүүлдэггүй юм. Ялагч генерала жүүдүүдэд дургүй хүн байсан гэж харуулах Америкчуудад шившигтэй байсан бололтой. Паттон Германд юу хийж байгааг мэдснийхээ дараа Эйзенхауэр ерөнхийлөгч түүнийг өөрт тийшээ шилжүүлжээ. Нэг ёсондоо дэвшүүлэн тушаал бууруулсан байна. Ингэж байтал Паттон генерал аварт орон хачирхалтай байдлаар нас барсан юм. За ингээд түүхийн зарим маргаантай асуудлыг эргэн сөхөхөд иймэрхүү дүр зураг харагдчих байна. Амьдрал дээр мапантай зүйлс маш их болдог бол түүх хэмээн бидэнд танилцуулдаг зүйл үндэ асуудалтай зүйлсийг нууж хааж ариутхан танилцуулж буй хувилбар бололтой. Цаашид бүр чачирхалтай баримтууд гарч ирэх нь тодорхой. За ингээд энэхүү подкастаа дууссан анхаарал тавин сонссонд баярлалаа. Дараагийн подкастуудаар юун тухай яриулах хүсэж байгаа тухайга сэтгэл бичин үлдээгээрэй. Дараагийн бичлэгээр уулзлаа түр баяртай.